Хүн бол энэ дэлхийн хамгийн үнэт капитал гэсэн Карл Марксийн үг бий. Хамгийн үнэт капитал хизээ үүсэн буй болж хэрхэн хөгжив? За монголчуудын хувьд бол ихвчлэн одоо энэ зэсийг ашиглаж ирсэн баримт бол өмнөд говийн бүс нутгаас илүүтэй илэрч олддог. Голцоо Афанасовын үе буюу зэс чулууны үед бол энэ олдрууд холбогддог байгаа. За тэгээ харьцуулсан судалгаагаар бол оюутлогоон зэсийн хумлаас олдсон чулуун алах зөвхнүүд бол ерөнхийдөө нийтийн тооллын өмнөх 3-4 мянган жил, одоогоос бол 5-6 мянган орчим жилийн өмнө холбогдохыг дэлхийн зус болох нь бол тогтоогдсон байдаг. Тэгэхээр бол манай нутгаар амьдарч ирсэн бидний өвөг дээдс бол хэдэн мянган жилийн өмнө бол энэ зэсийг өөрсдөө ухаж, олж, илрүүлж, хайлж одоо ашиглаж байсан нь бол мэдэгддэг. Манай орны хамгийн анх судалсан гадаадын геологч бол Америкийн Помпеи гэгч хүн юм. Энэ хүн 1864 онд хаалган хяагтын чиглэлээр орж ирэн манай орны газар нутгийг тандан судлах тагнан турших хоёрыг аль алийг хослуулж явсан бол дараа нь Оросын судлаач Пржевальский 1870 онд, Потанин 1876 онд, Абручев 1892-оос 1894 онд, Козлов, Чернов нар 1897-оос 1899 онд манай орны өргөн уудам нутгаар явж геологийн тандалд судалгаа хийсэн байна. Иймхүү гадны аялагчид манай орны газрын хэвлийдэх ашигт малтмалыг ашиглах эрх олж авах хүсэлтэн манчин эрх баригчдад тавьж улмаар 1899 онд Бээжин дэх Оросын элчин сайдын яамны түшмэл фон Грот манчин засгийн Уляаста дэх төлөөлөгч Янтай хэлэлцээр хийж Түшээд хан болон Цэцэн хан аймгийн Уурхан хэргийг захирах ерөнхий газар гээчийг байгуулсан 1900 оноос Монгол руу хэмээх алт толборлох нийгэмлэг болон хувирсан байна. Харин 1913 онд Богдож Авзан дам хотогт дүндэн буулгаж Монгол улсын дотор алтан мөнгөний зэрэг олон зүйлийн уурхай нээх дүрмийг бий болгосон байгалийн баялагийг зөв зохистойгоор ашиглагтай холбогдсон манай улсын анхны албан баримт болсон байдаг юм. Оросын судлаач Абручев хулжин говьоос сэр нуруутан амьтны чулуудсан олдвор олсноо судалгааныхаа тайланд дурдсаныг хожим нь Австрийн нэрд судлаач Зюс лавшруулан судлаад энэ бол 3 дахь галвын хөгтөн амьтан болохыг тогтоосон дараачин судалгаанд чухал нөлөө үзүүлж Төв Азид орших Монголын говь 3 дахь галвын сүүлээр Тэнгисийн ёроол байсан гэдэг өмнөх дүгнэлтийг няцааж энэ бол их газар байсан нь эрт цагт энд сэр нуруутан амьтад энд нутулж байснаар нотлогдож байна гэх шин дүгнэлтэнд хүрчээ. Эрт цагийн амьтан ургамлын чулуутсан олдврыг олоод геологид хэрэглүүлэхээр юуны төрөнд үе шат насны харьцангуй хэмжээг тогтоохын тулд бол давхар зүй гэж нэрлэгдэж л да. Геологи давхар зүйн төлөө геологийг хөгжүүлэхэд зориулагдсан. Ийм ч учраас тусгайд биш геологийн судалгааг дагаж явж байсан, тэрнтэй хамтарч байсан ийм судалгаа эрт цагийн амьтан ургамлын судалгаа Монголд 1920-ад оноос явсан юм л да. Манай геологийн шинжил ухаанд геолог хайгуулын нэг үндсэн төрөл болсон палеонтологийн судалгаа эрт цагаас хийгдэж ирсэн байна. Палеонтологийн судалгааны түүхийг бол нэг хоёр ангилж үзэх үзмээр санагддаг. Тухайлх юм бол гадаадын судлаач нар Монголд төрж ирж судалгаа хийжсэн нэг үе. За өөрсдийн одоо мэргэжлийн эзэмшигний байгууллагууд бий болж одоо мэргэжлийн одоо судлаач нартай болсон цаг үе гэж одоо хувааж үзэх болцоотой. За манай палеонтологчдын судалгааны тодорхой зарим чиглэлүүд нь бол дэлхийн хэмжээнд гарсан. Тухайлх юм бол одоо сэр нуруутны судалгаа, түүн дотор бол үлэг хөрөлийн судалгаа бол дэлхийн одоо эхний одоо 5 орны нэгэд бол зөөсөр орж байгаа. За энэ бол зөвхөн олдор сүглүүлэлт гэдэг. Түүн олдор сүглүүлэлт төр хийгдсэн судалгааны үр дүнгууд бол дэлхийд одоо хүлээн зөвшөөрөгдөж байна гэсэн үг. За мөн сүүлийн үед бол бид бактерийн палеонтологи гэдэг тийм шинэ чиглэлийг бол одоо бас хөгжүүлж байна. Ардын хувьсгалын дараахнаас манайхан юуны өмнө гадныхны эзэмшилд байсан ашигт малтмалаа өөрийн болгохыг чухалчлан 1922 онд Налахын уурхайгаа гадаадынхны мэдээс салгаж авсан юм.
гадны мэдэлд байсан ашигт малтмалаа өөрийн болгохын зэрэгцээ эх орныхоо эрдэс баялагийг нээн илрүүлж ашиглах явдлыг төрийн бодлого болгосон боловч геологийн судалгааны арга туршлага, мэрэгжлийн боловсон хүчин, техник эдийн засгийн бааз сургуу байсан нийгмийн хоцрогдол нөлөөлж байлаа. Энэ хоцрогдлыг даван туулж эх орныхон эрдэс баялагийг судлан эзэмших ганц зөв зам бол зөвлөлт Оросын туршлага, тусламж, дэмжлэг нь тулгуурлах явдал болохыг төр засгаас зөв мэрэгнээр тодорхойлсон явдал юм. 1921 онд Ардын засгийн газрын хүсэлтээр зөвлөлтийн эрдэмтэн Рачковскийн удирдсан экспедиц ирснээр манай орны геолог хайгуулын шинэ үе эхэлсэн хэмээн үздэг. Шин тутам байгуулагдсан Ардын засгийн газраас байгалийн баялагийг шинжилэн судалж нээн илрүүлэх ажлыг судар бичгийн хүрээлэнд хариуцуулж байлаа. 1925 онд академич Камаравын удирдлагаар Монголын комиссийг 1930 онд Дорнодын экспедицийг тус байгуулж төв суурин газруудыг ундны усаар хангах, говь хэрийн бэлчээрийг усжуулах гидрогеологийн судалгаа голчлон хийж байснаа 1937 оноос судалгааны хүрээнд өргөжин геологийн жижиг масштабын зураглал хийж алт, нүүрс, барилгын материалыг эрж хайх болсон юм. 1938 онд судар бичгийн хүрээлэнгийн газар зүйн тасгийн геологийн секцийг тасаг болгон өргөжүүллээ. Үүнээс хойш нэг жилийн дараа буюу 1939 оны 10 дугаар сарын 6-нд хурлдсан Ардын сайдны зөвлөлийн хурлаар аж үйлдвэр барилгын яамны дэргэд уул уурхай ба ашигт малтмалын трестийг байгуулж төрөл бүрийн үйлдвэрийн ашигт малтмалын түүхийд хийгээд алт болон бусад ашигт малтмалыг эрж тэмтрэн шинжилж болох үүргийг хариуцуулсан манай улсын геолог уул уурхайн үйл ажиллагаа хөгжүүлэх үйлсэд чухал шийдвэр болсон байна. Энэ үеэс Ерөө, Зүү мод, Баян хунгарын алт, Налайх, Баян булг, Сайн шанд, Евзэр, Өндөр хааны нүүрс нуурхаанууд байгуулагдсан эх орны эрдэс баялаг эргэлтэнд орж эхэлсэн юм а. 1938 онд судар бичгийн хүрээлэнгийн газар зүйн тасгийн геологийн секцийг тасаг болгон өргөжүүлэхэд эрхлэгчээр нь манай ууган геологч, геологийн ухааны ууган доктор Жалцвэн Дүгүр Сүрэнг, оюутнаар нь геологч Шалон Цэвэг нарыг томилон ажиллуулсан байна. Энэ хоёр хүн хоёулаа 1926 оноос 1930 он хүртэл нэг нь Францад, нөгөө нь Герман улсад суралцж байсан манай анхны секретнүүд билээ. Ийм л хоёр хүн Монголын геологийн салбарын тулгын чулууг тавилзаж байсан түүхэн үнэн мартагдах ёсгүй. Монголын геолог хайгуулын салбарт будчин ловсон данзан гэснээр олонтаа дуулна. Эгэл жирийн геологчоос эрдэмтэн судлаач болсон ийм л нэгэн академич энэ геологийн салбарт ажиллан Монголын геологийн салбарын нэр хүндийг одоо хэрн өргөж явна. Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 1957 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 103 дугаар зарилгаар геолог шинжилгээний удирдах газрыг байгуулж дараагаар нь Маамжовын Цэрэн доржийг томилж байлаа. Геолог шинжилгээний удирдах газар нь 1939 онд байгуулагдсан уурхай ашигт малтмалын трестийг бодвол оноос нэрээрч геологийн судалгааны цар хүрээг тодорхойлсон утгаараач үндэсний геологийн албанд илүү төхөж байна. 1940-од оноос манай орны геолог шинжилгээний ажилд эрчимтэй өөрчлөлтүүд гарч зөвлөлт холбоот улстай хамтран ажиллах явдал улам бүр өргөжин улс орны дорн болон өрн хэсгээр модотын цагаан туулга, их зайдмын давс, зүүн булг, явуурын нүүрс, цагаан булгын шохон чулуу, зүүн баянгийн нефт зэрэг орд газрууд нэмэгдсэн юм а. Манай улсад 1942 онд зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар чон голын уулын үйлдвэр байгуулагдлаа. 1949 оны эхээр хайлуур жонш, гянтболд, молибден, цагаан туулга зэрэг өнгөт металл олборлох Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн Сов Монгол металл нийгэмлэг байгуулагдсан. Энэ үеэс модод бүрэн цогт их хайрхан толгойд шарын голын уурхайнууд ашиглалтад орж Налайх болон Бэрхийн уурхайнуудад өргөдгөл шинтгэл хийсэн байдаг юм а. Манай орнд 1924 оноос 1956 онуудад зөвлөлт холбоот улсын шинжил ухааны академийн 15 экспедиц 200 орчим хээрийн анги ажиллаж байлаа. Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлаас геологийн зураглал хайгуул шинжилгээ хийх, ус болон барилгын инженер, геологийн ажил эрхлэх геолог шинжилгээний газрыг сайд нарын зөвлөлийн дэргэд байгуулах шийдвэрийг
1957 оны 7 дугаар сард гаргаж байлаа. Тэр үед манай оронд ажиллаж байсан Зөвлөлт холбоот улсын Дорнодын экспедиц, Сов Монгол металл нийгэмлэг зэрэг байгууллагууд өөрийн 10 гаруй сая төгрөгийн хөрөнгө, зөвлөлтийн хүч хөрөнгөөр хийгдсэн геологи агуулгын ажлын 160 гаруй сая төгрөгийн үр дүнхий геологийн тайлан материал зэргийг боцолтгүй тусламжуулган шилжүүлж байлаа. Монголын геологийн алав анх 1939 оны 10 сарын 13-нд байгуулагдсан гэж тооцдог. 1939 онд үйлдвэр барилгын яамны бүтцэд ашигт малтмлыг олборлох чиглэлтэй геологи ашигт малтмлын трест гэдгийг байгуулсан. За энэ трест байгуулсан үеэс Монголын геологийн үндэсний алба бий болжээ гэдэг үгэндэг. Монголын геологийн судалгааг зөвлөлтийн экспедиц тухайн үедээ Дорнод геолог гэдэг нэртэй Восточный геолого-разведочный экспедиция гэдэг нэртэй байгууллага бэрх, за тэгээд бусад ашигт малтмлын орд газруудын эрэл судалгааны ажлыг 1956 он хүртэл хийсэн. Оросын геологийн эцэг болсон эрдэмтэд Монголын геологийг судлах ажлыг хийсэн геолог шинжилгээний газрыг сайд нарын зөвлөлийн харьяа геолог шинжилгээний газар гэж байгуулагдаж тэр үед Монгол 4 хүн геолог байсан. Дээд улсралтай. Хамгийн ихнийх нь Жалцвын Дөгөр Сүрэн, Шолон Цэв, Нацаг Ням, Лувсан Данзангаа энэ 4 геолог байсан. Олон улсын геологийн экспедиц гэж Монголд анх удаа байгууллаа шүү дээ. 7 орон орсон. Энэ хамтын ажиллагааг одоо санаачилж одоо зохион байгуулсан хүн бол Жамбын Бямба. Монгол Оросын геологийн хамтарсан экспедиц гэж асар том экспедиц байгуулсан. Монгол Оросын бүх нутаг даяар одоо судалгаа хийсэн. Монгол орны яг жинхэнэ геологийн судалгаа хийсэн онлын одоо суур бүтээлүүд бол тэндээс гарсан. Билжууч нь бол одоо тэр боловсон хүчин энэ тэр одоо бэлдэх энэ талаар нь бол бас хэм хийсэн хүн шүү дээ. Ер нь тэгээд өөрөө тэр чинь сэвийн билжээ нэртэй нөгөө сэвд одоо бүтцийн одоо байгууллагын удирддаг. Тэгээ геологийг бол билжээ бол их өөрөг гүйцэтгэсэн. 90-ад он гэхэд яг төсвийн хэмжээ бол одоо мэдэгдэхүйс жоохон багассан. Ер нь геологийн судалгаанд бол одоо энэ төр зэсэг бол ер нь байнга анхаарал тавьж байгаа. Одоо ч анхаарал тавьж байгаа л гэж би бодож байгаа. Ер нь 90-ад он хүртэл бол Монгол улсын геологийн салбар гэдэг бол системтэй, төлөвлөгөөтэй алсыг хэтийг харсан ийм чиглэлээр Монгол улсын геологийн бодлого тодорхойлогдож явж исэн. 90 оноос хойш шал өөр нийгмийн байр суурь систем маань өөрчлөгдөд ингээд яваад ирэнгүүт Монгол улсад баримтлагдах геологийн чин бодлого ямар байх юм бэ гэдэг их том асуудал гарч ирсэн. Сүүлийн 30-аад жилд бол Монгол улсын геологийн бодлого, тэрний эрдэс байдлын бодлого, хөрш орнуудтайгаа харьцах бодлого, олон улсын түвшин геологийн салбар харьцах бодлогынхаа энэ түвшинд бол энд би зөвхөн өөрийнхөө байр сууринаас том ялгтвал энэ үнэхээр Монгол ухаан, Монгол сэтгхүй, Монголын геологчдын бий болгосон, сурж мэдсэн, хоримтлуулсан тэр их баялаг тэр юм дээрээс суурилж энэ бодлого хөгжил маань бол явж ирсэн гэж ингэж боддгийн. Геолог гэдэг бол хүн амьтны эрүүл энх амьдрах орчин судалдаг шинжлэх ухаан. За удахгүй бол үндэсний геологийн албыг албаашаар байгуулна. Монгол орны одоо геологийн бүтцэж байгаа усны асуудал нэг чухал болжээ. Бидний бас нэг ярих сэдэв бол юу вэ гэхээр гадрын тостой холбоотой асуудал байна. Монгол улсад өнөөдөр гадрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж байна. Энэ гадрын тос боловсруулах үйлдвэрийг төвхийдийг одоо тасралтгүй хангах асуудлыг бол Монголын геологч шийдэх ёстой. За цаашдаа Монгол улс уул уурхаан орон гадрын тосны олборлолтыг одоо хөгжүүлсэн орн болно гэвэл уул уурхаан салбарыг дагсан биш. Бие даасан үндэсний геологийн албыг байгуулж түүгээрээ одоо
нутаг дэвсгэрийн хэмжээнд геологийн нэгдсэн судалгаа хийх, ашигт малтамлын одоо нөөцийг үнэн зөв тогтоох, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг шаардлагатай үнэн зөв мэдээлэлээр хангаж хөрөнгө оруулалтыг дэмжих. Үүгээрээ одоо Монгол улсын эдийн засгт чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна. 60-70-аад оны үед түүний өмнөх Ахмад үеийн хийсэн одоо нээсэн бүтээсэн одоо энэ ашигт малтмал гэдэг одоо олон зүйлийн чухал түүхийд хэрэгцээ байдаг. Одоогийн байдлаар 80 гаруй төрлийн ашигт малтвал 6-аас 7 мянган төрлийн орд илэрж байна гэж ингэж хаалцад. Энэ бүхэн бол өнөөдөр дэлхийн нийтийн анхаарлыг татаж дэлхийн эдийн засгт чухал суурь эзэлж байна. Тэр байтугай хамтын ажиллагаач одоо нэмэгдэж байна. Дэлхийн хөгжлийг урагшлуулахад одоо Монголын геологчд бол томоохон хувь нэмэр оруулж байна гэж би хувьдаа боддог. Одоо Монголын уул уурхайн хөгжлийг тодорхойлоход геологийн алба болвол чухал үүрэг гүйцэтгсэн олон мянган орд газруудыг эдрлийг тогтоож тэрний эрдэсийн түүхийн эдийн бааз дээр суурилж одоо Монголын уул уурхайн аж үйлдвэр хөгжсөн ийм түүхтэй. Сүүлийн одоо олон жил манай Монгол улсын эдийн засгийн одоо үндсэн гол суурь болж өнөөдрийн байдлаар ашиглагдж байгаа бүхий л том ордууд одоо бүхэл одоо төрлийг ашиглуулсан ордуудын одоо нээх илрүүлэх нөөцийн тогтоохын ажлыг л манай үеийн геологчид одоо маш сайн хийж ирсэн. Өнөөгийн байдлаар одоогийн манай залуу үеийн геологчид маань ч гэсэн шинэ технологиг ашиглаад шинэ орд газруудыг нээхийн ажлуудыг бол бас идэвхтэй сайн гүйцэтгэж ингэ явж байгаа.